Зяалч та бүхэндээ Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлт хүрээлэнгээс үндэсний дээд лигийн тэмцээний тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлж байна. За хаалт мөнгө болт. Барайд авлаа. Мингтэй байгаа баруун намсраад ирж байгаа урд нь мөнгөн баг нь байгаа тоглохонд бол олол орсон. Уралдуулсан дамжуулалт гой гаргаад өгсөн Тэмүүжингийн дамжуулалт. За суулгаад тайсан яг л 11 цаг дээр тогтоож аваад цоглоо. Ачиртай бөмбөг. За намсраад ирж. Зовлонсаа гой боломж байсан. Тэгээд гол рууж чадсангүй. За Тэмүүжингийн пас бол гой ирсэн шүү дээ. За Кимтэмийн тогтоогоод солгоо зогсон хаалтанд орсон. За эндээс шууд явуулаад үзэхэл байж та. Мөнгөн баг нар эсрэгийнхэн гол товтлогчийг судлахгүй орж ирж байхгүй л дээ. Сая яг зөвхөн талд нь хагаал зогсож байна. Гараар даваал найдвартай зогслоо. За Мингтэй өөрөө дуусгах чадна штэ. Гол орсоо. Нэгтэйг тоглолтын 43 минутанд Хантерсын товтлогч Мингтэй тоо найрцаг нээлээ. Өөрөө довтлоход дуусгах маш сайн чадвартай тоглогчоо. Тэгээд дууж орж ирээ дуусгачлаа. За сүрэг довтлохоо. За сая ерөөсөө Вестернийхэн довтлохонд яваад дуусгаж чадаагүй. За тэгээд Балжины юм дээр цохилтыг хаасан. Арагшаарсан бөмбөгөн дээр энэ Тэнүүн баяр бөмбөг дотоод цэвэрлсэн. За тэрийг нь тасалж аваачаад Мингтэй гол оруулаа. За ингээд үндсэн цагийн эхний үе нэгтгийг харьцаатай. Хантерсын Мингтэйгээ оруулсан голоор тэргүүлэлтээр өндөрлөлөө. Тоглолтоо 2 дугаар хагасаар 15 минут тасарлаа. Нэг болцъя. Яа энэ ч ямар гоё том зайн сул гарцсан бэ. Мингтэй ийм боломжийг өгж алдах уу? Хаалган цогод 2-1 болголоо. Тоглолтын 69 минут. Хантерс 2, Вестерн тэгээ. За энд намсраад ирж дамжуулалт байсан. Эндээс мөнгөн баг нарт дагуулад залгуулад хайсан пас. Мингтэй тогтоогоод хаалгачин баруун додууланд нь цогчөө. За цогсон Нарбаяр яс гой боломж. Алдчих шүү. За унгасан гэж үтсэнгүй ингээд шүүх тоглолтыг дуусгаж байна. 2-1 харьцаатай үтсэн цагт Хантерс баг Мингтэй оруулсан голоор